худалдаж авч болдоггүй зүйлийн нэг бол бидний эрүүл мэнд юм. Та бидний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Зүрхийн этгэлээр дүүргээд зүгээр суулгүй ураг шалах гэж мөрөл биелэг нэвтрүүлгийн манд дууны үг байдаг юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийг зүрх сэтгэлдээ тэгээд түүнийхээ зүг алхам хийж урагшилж байгаа. Тоосхны үйлдвэрт байдаг энэ хашаанд залуухан 26-7 настай аав ээж 2 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Эдний гэр бүлийн амьдрал хүсэл мөрөөдөл өнөөдөр яг нэг цэгт төвлөрөөд байна. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Бид хоёр чинь нэг одоо үйлдвэр урлалын коллеж гэж байдаг штеп. Тэнд анх сургуулаа төгсчихв. Тийш манай нөхөр автосурын анги. Би болохоор өсчин гоо сайхан ч болны хойлоо. Тэгж жагаад манайх эдний анги хоёр хамт харилцааны хичээл ордог гэсэн. Тэгж жагаад анх танилцчихсэн. Нүдэн л их татчихсан да. Нүдэн эргэлтэй. Тэгээ нэг бондор манай ихнэр чинь тэгээд бор яг тэр үед айгүй бор байсан. Тэгэл нэг бор нүдний эргэлцсэн ах юм байсан. Тэгэл манай найзууд эдний найзуудтай анги хүүхдүүдтэй нийлдэг гэсэн. Миний нийлдэг охтоод дамдамаа л тэгэл нэг кино үзнэ, гадуур дотор явна гэж байгаа л тэгж байгаа л хоёулаа нэг мэдсэн жил танилцаад найзлдаг өссөн. Анх охиноо олцоод тэргээ мэдгүй бас нэлээд удаа явсан юм аа хоёулаа. Би ч өөрөө мэддгөө. Тэгээд хонхны баярынхаа өмнөхөн мэдээд нөхөртөө хэлээд жирэмсэнгээ. Тэгсэн чинь манай нөхөр юу яагаал. Эхлээл нэг итгэхгүй байсан юм. Тэгээд сүүлдээ нөө тухайн үед ч одоо тест мэст үзүүлэл яасан. Манай нөхөр чинь заа гэл. Тэгэл хоёлаа гаргана гэл. Тэгэл нөө аав ээжүүд чинь л дөнгөж сургуулаа төгсөж ээж гээл бас нэлээд дургуутаал. Тэгэл хоёлаа гаргана гэж гүрээсээр байгаа л хоёлаа хоёр гэрээсээ зөвшөөрөл аваад. Манай охин чинь 2010 оны 1 сарын 30-нд төрсөн. Дөнгөж сургуулаа төгссөн мэргэжлэр ажиллаж чадаагүй халтур идэг гэсэн. Тэр үед бас нэг машинтай тэгэл нэг 2 өдөр нэг эхнэр төрөх чинь ингээл 2 өдөр өө зайгүй нэг халтууранд явцсан. Тэгээд нойроо дийлгүй унтаа. Тэрэн дээр тэгээд өглөө нэг мэдсэн чинь нэг эмч сэрээжсэн. Үүрээр 6 цаг болж илүү ажил. Өө чи босс энэ юу юм уу гэхээр нэг манай ихнэр одоо төрөгч байгаа маа гэл. Амар өвдөж орон дээр гарчаад охиноо гарангууд нэг ингээл бүр эндээс юм аваад идсэн юм шиг. Бүр хамаг би сулраал. Нилээ удаан өвдсөн байсан нэг ч хэлэхгүй бүр шууд унтаал. Тэгсэн чинь нэг сэрсэн жил хажууд хүүхэд үлээд болтгоо. Тэгээд нөгөө яач юу гэл эргээл ингээл харсан чинь хажууд нөгөө охины маань ингээ нүүрэн дээр толгой тавьчихсан. Тэгээ харсан чинь миний охин чинь жоох ярина амар том алаг нүдтэй. Ээжийнхээ нүдийг дуурайц тийм нүдтэй. Тийм амар хав хар үстэй. Тэр дунд байгаа хүүхдүүдээс миний охин шиг том нүдтэй, миний охин шиг том үстэй хүүхд байхгүй. Тэгэл охиноо гаргахтаа бол би чинь дөнгөж 18 настай. Юугаа ч мэдгүй тэгэл. Тэгэд анх би охиноо тэр 4 давхрын цангаар харж илаа. Амар сонир мэдрэмж төрдөм байлээ. Би ингээд болчлоо гэж дотор ингээд баярлаад найзуудраа бүр уцтмаар санагдал. Одоо таньж мэддэг бүх хүмүүстэй хэлмээр санагдчихсан та. Тэгэл охиноо төрсний дараа амар их баярлал, уйлал. Тамаа манаа ээж нар үжигэл заамныхөө баяр хүргийг гэлдэхэд бол яг л хөл газар өрөхгүй баяр хөөр болд юм лээ. 18-20 настай залуухан аав ээж анхны үрээ тврээд баяр хөөрөө багтааж ядаж байсан тэр цаг мөч харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй. Залуу гэр бүл бяцхан охинд нь ирсэн хүнд өвчнөд тэмцэлдэн бүтэн 7 жилийг үдэж байгаа юм. Төрөөд нөгөө хүүхэд 1-2 хоноо шарладаг штэ. Тэр шарн юусаа арилахгүй айгүй хуудсан л та. Эмчээс асуусан жаа тэгж байгаа арилжтын хэрэн тэгээд явсаар байгаа л тэгээд миний охин. Яна уяанда танаа хөвгт чинь төрөлхийн тусны сувг нь битүү юм бэ. Тэгээ би тэрийг мэддгүй яагаад ингэдэг манай хөвгтөд зүгээр л ярьсан даа гэл. Үгүй тийм болохоор ингээд төсөө хөөж чадахгүй хүүх шаардлагатай юм аа. 1001 ер нь маш ховор өвчин гэхэд л одоо яагаад ингэж заавал энэ өвчин миний охин дээр ирсэн юм бол би яг тэр үед бол тоо үед ойлжсэн.
Тэгэл бид хоёр хоёулаа их нялхаст за бараг л нэг 4 сар харсан баха. Байнгын их нялхаст за 2 сарда нэг бол бүр зоолтой хөвтөн. Тэгээ нэг хөвтөдөө 10-аас 14 хоног хөвтдөг гэсэн юм. 2 сар 14 12 хоногт одоо хагалгаанд ороод гарч ирээд бид хоёр ч бас эрчимтэд 7 хоног охинтойгоос ингээ уулз чаддгүйсэн. Хаяа нэг ордог. Тэгээ эрчимтээс гарч ирэл бид хоёр мэслийн засагт ингээл сахин бид хоёр ч ерөөсөө унтахгүй ээлжилж унтна. Тэгээ 2 цаг хүртэйхийг зөвшөөрдөг байсан. Яа тэгэхээр охиныг ерөөсөө байнгын хараа хяналтанд байлгана. Тэгэл ингээд эндээс нэг юм гуурс хийцэн. Яг энэ хөвлийнх нь. Тэгэл амьсгалах тоолонд тэр нэг охинд хоримтлагдсан тэр зүсний шарна ингээд тэр үр гардаг. Тэгээ тэрийг би ингээ өөр ингээ уйлал салбитгэр арчаас үзсэн. Миний охин айгүй өрөвдөлтөй тийм хэцүү амьдралыг бол нэрээ хар багнаснасаа хангалттай тулсан гэж би боддог. Одоо би ерөөсөө элийг солиулаад миний охин энэ бүх зовлон одоо мартах байх гэсэн маш том горилготой байна. Насаараа юм уух ч гэсэн миний охин дахиж тэгж амар хүнд өвдөхгүй л бол нэгэнт ингээд солиод эмийн таслахгүй байх юм бол гайгүй гэж. Ер нь тэгээд би одоо энэ хүүхдэнтэй уулзаа явж байхад нэг элийг солиулсан хичтэй уулзсан юм. Одоо солиулаад 6 сар болсон гэхдээ айгүй сайхан бүр яг зүгээр хүн шиг. Тэгэл имэйл сайн авах юм бол ерөөс ямар ч асуудал байхгүй л гэдэг чинь. Тэгэхээр би одоо баярлаад байгаа шүү дээ. Миний охин одоо ийм болчихсоо л гэж. Өөрийнхөө төлөө амиач золж чадах эцэг эхийн сэтгэлийг бид бүгдөө ойлгож мэддэг. Арга чарга бүгдийг хайж арай дээрдэд гүйж харайхад нь охиноо хараад амс хийж тайвшрах үе эднийд бас олон байсан. 2017 он гараад яг 1 сарын 1-нд дүүн унтцсан, 2 дүүн унтцсан миний охин ингээл зассан ширээ тойроод бүжиг лам манд гүйжсэн. Тэгэл яг тэр үед охиноо яг тэр өвдөлт нь маш ойрхон байна гэдгийг би мэдээгүй л дээ. Тэгэл ерөөсө маргааш нь нэмэлт үзүүлэл тэгээ шууд 3-нд нь өвчөж байгаа байхгүй миний охин. Тэгэл сая энэ 3 төвлөл 9-нд одоо эмч нарын зөвлөгөөний тийм яаралтай хурлаар өглөө нэг 9-10 цагт орсон. Тэгэл ерөөсө 2 цаг гэл хаалхад орсон юм аа. Нэвтрүүлэг маань үзэгч танд хүрч байгаа яг энэ цаг мөчид Бүжин лам охин маань их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бас нэгэн хүнд хагалгааг давчгаад хэвтэн эмчлүүлж байгаа. Охины биеийн байдлыг харьцангуй сайжрахаар дараагийн хагалгааг нь хийхээр төлөвлөж байгаа юм. Улсын төв 1-р эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр Лавгсрынгийн Бүжин лам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр удаа дараа зөвлөлдсөөр байна. Аюулда Анатолий 1 сарын 20-ны цэжний тодорхой томограф бол цэжний боломжтой нэвштэс 2-3 руугаа явчих. Зөндөө хүртээ. Тэгэхээр энэ сая элэг шилжүүлэн суулгах багийнхан хурлаа. Энд Лавгсрынгийн Бүжин лам охины тухай бас ярилцлаа шүү дээ. Энэ хурлаас ер нь ямар зөвлөгөө гаргасан бэл? Тэгэхээр Бүжин ламын тухай бол бид нар бүр 3 жилийн өмнөөс мэднэ л дээ. Анх Монгол улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлэх яг тэр үед Бүжин лам бол бас нэг одоо сонгогдсон хүүхд болж орж ирж байсан харамсалтай тэр үед бол бас нэг тодорхой шалтгаанаар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нь хийж чадаагүй. Тэгээ одоо ингээд тэр тухайн үед 3 настай байсан. Одоо 7 настай. Тэгээ харамсалтай тэр үед хийсэн бол энэ хүүхэд маань ийм их хүнд байдалд орохгүй байсан. Одоо бол 7 настай тэгээд цус алдсны улмаас бас одоо давхар хагалгаанд ороод биеийн байдал бол одоо хүнд байгаа. Тэгвэл одоогоор бол бид нар бас нэг шийд түлээж байгаа зүйл бол бид нар ер нь бол багш нараасаа дандаа зөвлөгөө авч тохиолдол болгон дээрээ зөвлөгөө авдаг. Тийм учраас бид нар Солонгос улсын Асан ангаах ухааны төвийн элэг шилжүүлэн суулгах одоо багийнхан лугаа хүүхд болон донорын бүх материалыг явуулсан байж байгаа. Тэднэрээс хариу хүлээн. Яагаад бид нар одоо багш нараасаа заавал асуудгийг гэхээр тэр Асан ангаах ухааны төв бол 50000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж гисэн. Тэр дундаа 1500 хүүхдэд элэг шилжүүлэн суулгацсан ийм туршлагатай багш нартай учраас багш нарын одоо амыг харж байна да. Амьдрал гэдэг баян Лавгсрын оюун ханд 2
Анхны охинтойгоо хамт бүтэн 7 жилийг хүнд өвчнөд тэмцэлдэн өнгөрөөж байгаач өвчнөд бууж өгч амьдралд сөхрөөгүй. Охиныхаа төлөө элэг бүтэн энэл амьдралаа авч үлдэх гэж бүхий л тэнхээгээрээ чармаасаар ирсэн юм. Тэрч бүхэл өнөөдөр бүжин лам охин 2 дүү дагуулсан мундаг анаа болцоход байна. Тэгээ хүүгээ олжоод охиныхаа эмчээс асууж ясан л та ийм өвчтөе хүүхдээ юм чинь энэ ингээд дараагийнх нь хүүхдэд нөлөөлдгөө гэсэн чинь тийм юм байхгүй. Яг тухайн үед бол яг танаа хүүхдийн өвчин бол айгүй ховор байдгаа гэж хэлж байсан. Яг 7 жилийн өмнө бол. Тэгээд хүүгээ гаргахдаа бол эмчнэр нь тэгээд хэлсэн болох нэг тийм айдас байхгүй ч гэсэн дотроо битүүхэндээ бас ахаад юм гарчих вэ дээ. Тэгж бодож бол хүүгээ гаргаад хамгийн түрүүнд Леоход аваад харуулж байсан хүүгээ тэрэл зүгээр. Тэгэл хүүхдтэйгээ төсөйг харуулаад энийг зүгээр гэлдэг юм. Цаа амар их баярлж байсан. Тэгээ одоо саяхан төрсөн 16-10 сарын 12-нд охиноо гаргасан. Тэгэхэд миний охин ч одоо баярал савсаар бол зүгээр төрсөн. Миний хоёр үчин тэгээ энийг гаргасны дараа айн нь бас тусаалдаад эмнэлэг твтээд бас нэлээ айлгсан ээж аваа эрчимт рүү уртлаа ороод ингээл энэ чинь баг 3 сар гарантай мөвнөөс гарсан баха. Бас л нөгөө анаг ингээл наагур цаагуургүй. Миний охин чи миний үчи ястаа наашаа гэсэн хүн болгон дээр очисоор бол өдөө одоо 5-наас үрж штэ. Одоо охиноо бас л охиноо гаргасан чинь миний охин чи бас л үүрхэл. Одоо миний охин чи 3 сартай бас өвчнөд орсон үбээд идэг. Тэр нь гэр бүлийн аз жаргалыг үр хүүхдүүдээсээ л эцэг хүн бол мэдэрдэг юм лээ. Гэхдээ тэр дундаа эмэгтэй хүүхдийн аавгаа хайрлах хайр, эрэгтэй хүүхдийн аавгаа хайрлах хоёр нэг арай өөр юм шиг байдгийг би санагдтыг. Эмэгтэй хүүхд бол тийм ш цаанаа л нэг дулаахан. Тэр харж хүү бол яг нэг жоохон өнгөрөөл тэгсэрнээ аавгаа цаагаараа тэрж мөрөөл хайрлал. Ингээд бас чадахгүй те. Тийм дүүн тэгээ зогсож чадахгүй штт. Байн танаагаа алгаар ингээд бас чаддагаас те. Оо чадчих чи. Би намд хэлсэн. Оо ястаа мундаг болцсон байна да. Орж ирэл ажил мажлаад хараад амар хэцүү үед одоо гадаа хүүтэн ч юм уу даарж марс үед ингээл гэрте ороод ирэнгууд ингээл хүүхдүүд маань ингээл хараад ааваа гэж ойрлоход зүгээр үнэн тийм гой сайхан мэдрэмж бол надад төрдөг. Би бол гэр бүлдээ маш их хайртай. Өөртөө би ингэж боддیں۔ Дотроо. Би энэ зовлонг миний охин маш их дидэлж байна. Би ерөөсө хар залуудаа маш их дидэлж байна. Энэ бүгдийн дараа би төгсгөлт нь ямарсан жарганд гэжсэн би өөртөө тийм яг тэр үгийг би хэлээл ерөөсө баян бараг шантрах үе болгондоо би яг энийг ингээл бодоо явдаг. Би яг тэр үгээрээ л би надад амьдралыг давж туулж одоо ингэж явах гэж би одоо өөрийгөө боддتي. Надад бас өөр үг ерөөсө орж ирд. Нөрөө бүгд амар Одоо бид хоёр чинь суугаад 8 жил болсон байна. Тэгээ бид хоёр чинь ер нь охины эмнэлэг твтүүл гэл ингээ хүүхдүүдээ баг наашаа гисэн болгоныг наваач өгөөл тэгэл хүүхд рүүгээ явна. Тэгэл ирээл нэг хаяач байхтай. Ер нь тэгэл нэг гэрте байх нь бол ер нь орг эмнэлэгтэй байхтай оргил тэнцэх байх. Одоо нийт 8 жилийн хугацаанд бол энэ охин ч байнга ялтан байдаг. Гэтэ би бол одоо охиноо идгээд элэг бүтэн ямар нэгэн тийм өвчин зовлонгүй болно гэдэгт бүр манай гэр бүл маш их итгэлтэй байгаа. Сайн байна уу ах эгч нараа? Намайг Бүжин лам гэдэг. Би одоо 7 настай. Аав, ээж, эмээ, өвөө, дүүнэр минь намайг Бүжин гэж дууддаг. Харин ээж минь намайг хөөрдөд Гүнжихээ гэж дууддаг. Би ч энэ нэрэндээ их дуртай. Ээж аав минь гэр бүл болоод намайг төрүүлэхэд би төрөлхийн л цэсний сувгийн битүүрэл гэдэг өвчтөд төрсөн юм гинлээ. Тэгээд би 2 сартаа цэсний сувг нийлгэгч билүү, онгойлгогч билүү нэг тийм хагалгаанд орсон юм байна лээ. Энэ хагалгааны дараа би элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхгүй бол урт наслахгүй гэж эмч нар хэлсэн. Гэрийнхэн минь энэ мэдээг сонсоод миний төлөө бүхнийг хийж Гүнжихээгээ эрүүл болгоно гэж бүгд л хичээсэн гэдэг. Би одоо их нэлгсэн сэхэн амьдралыг тасаг твтэж байна. Өдөрт аав ээжтэйгээ 3 хүн л удаа уулзах боломжтой. Хүмүүсээ би үнэхээр амьдрахыг маш их хүсэж байна. Ах эгч нар минь надад амьдрал бэлгэлээч.
Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Дулаан алдагдлын асуудал таныг зовоож байна уу? Монголын барилгын салбарт дулаан алдагдлын асуудлыг шийдэж байгаа сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүн болох Корунд брендийг танилцуулж байна. Нано технологийн аргаар гарган авсан бичил вакуум бөмбөлөг нь дулаан тусаарлалтын өндөр зэрэгтэй бөгөөд 1 мм зузаан түрхлэг нь 50 мм эрдэс хүнтэй тэнцэнэ. Дотор ханаас 1.5 мм зузаан түрхэхэд таны байрны дулаан алдагдлын асуудлыг бүрэн шийдэх болно. Ашиглах гадаргуунаас хамаарч 4 төрөл байна. Орон сууц, барилгын дотор гадна хана, нефт химийн бүтээгдэхүүн хадгалах сав, тээврийн хэрэгсэл, дулааны шугам хоолойн дулаалах зэрэгт ашиглаж болно. Корундыг дурын өнгөнд оруулан ашиглах боломжтой. Үндсэн 4 төрөл байдаг бөгөөд сандалт, мөгөнцөр, дулаан алдагдлын асуудлыг будаг шиг түрхээд л хялбархан шийднэ. Корунд будаг шиг түрхээд дулаан алдагдлыг мартаарай. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Аз мол 2017 оны анхны агуулга чөлөөлөх 50-70% хямдралаа зарлаа. Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйлийн нэг бол бидний эрүүл мэнд юм. Та бидний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Мөрөл биелдэг нэвтрүүлэг лавсрынгийн бүжин лам гэдэг энэ 7 настай бяцхан охинд амьдрал хайрлах аянд нэгдэж эрүүл мэндийн төлөө хамтран тэмцэж байгаамаа. Миний хөө ээж нь өнөөдөр анаар өн яваад ирвэл ажил дуусан те маргааш нас гэртээ байна заа юу. Миний хөө өнөөдөр ганц өдөр өөгэнд очоо байж за. За одоо яах вэ миний хөө анаа дөхөхгүй бол би энэ үдээ захт миний хөө тэгэж болохгүй ээ. Охинд илэг шилжүүлэн суулгах хаалгаа өндөр өртгөөр хийгдэх юм. Хэрвээ Монгол биш бүгд найрамдах Солонгос улсад хийгдэхтэй хүрвэл бараг 2 дахин өндөр зардал гарна. Охин ээжийнхээ илэгнээс аваад хаалгаа амжилттай болвол эрүүл саруул урт наслах бүрэн боломж бий гэдгийг эмчнэр хэлж байгаа юм. Тиймээс энэ гэр бүлийн хорон мөч бүхэн хайртай охиныхоо амьдралын төлөө цохилж байна. Монголдо ороолаа Монголд маань ирээд хийгээд өгөөсэй л гэсэн л тийм гордлогтой одоо Солонгос руу явуулсан шинжилгээний хариу хүлээгээд байж юм. Одоо бид хоёр ч н одоо 2-ны орой 3-ны өглөө үүрээр гэрээсээ гараад өчигдрөл нэг өдөр гэртээ ирж байна. Манай охин бол одоо 3-ны өглөө амар их илгээрээ бөөлжөөд ерөөсөө хар яриагаар бол илгээрээ бөөлжөл 4-5 удаа тэгж бөөлжөөд эмнэлэг дээр очиод ерөөсөө 9 хүртэл 6 өдөр тасралтгүй л ерөөсөө тогтож өгөхгүй бөөлжөөл
баагаал гэсэн. Тэгж байгаа 9 хагалгаанд ороод эрчим тэмчилгээнд твтээд тэгэл охин ямар ч л байсан хагалгаагаа амжилттай даваад гараад ирлээ гэхэд би өстө дотроо маш их баярлжсэн. Миний охин өстө амьдрах ямар их хүсэлтэй юм бэ гэж би дотроо баярлжсэн. Тэгэл ерөөсөө би ерөөсөө л охиныхоо энэ хагалгааны мөнгийг бүрдүүлээ. Ер нь анхнаасаа яг би тэгтээ яг бүрдүүлэх ихтэй би өөртөө маш их зориг муутай байсан. Одоо энэ их мөнгийг яаж олно гэсэн бодол ингээд шууд толгоор ингээд шууд л орж ирж байгаа юм чи. Би ч одоо өөрөө нэг тогтсон ажилгүй цаанаа хураасан мөнгө болохоор чинь тэр мөнгө ч надад айгүй их санагдаж байгаа юм чи. Тэгэл би одоо яах вэ гэж хүн амтнаар ярьсан чи маа нэг таньдаг ахгүй маань намайг зоригжуулаад чи юу ярьж байгаа? Чи бол чадна, би бол чамд итгэж гин гэлтэхэд би бол заастаа болох юм байна. Хүмүүс ингэж ихт би одоо ингээд нурмаагаад иж болохгүй юм байна гэл. Тэгэл ерөөсөө охиныхоо энэ хагалгааны мөнгөний ханд байныг өрнүүлсэн байгаа. Монголчууд бид нэр аливаа зүйл дээр нэгдэж бие биендээ дэм болж чаддаг. За мөн бас далаад төслэмэр гэж ярьдаг. Тэгэхээр Өсгөө маань намайг уриалсан байсан, энэ челленж дуудсан байсан. Лавсруугийн бүжин хам гэж хөөрхөн бяцхан охин маань аимшиг төвчөнтэй нүүр тулсан байна. Тэгээд энэ залуу гэр бүлийн гэрэл гэгээ болсон, энэ залуу гэр бүлийн аз жаргал нь болсон, Монголын ирээдүйг болсон энэ 7 настай бяцхан охин маань яаралтай илэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх тийм одоо хүнд туслалцаа хэрэгтэй болсон байна. Тэгэхээр аав ээжтэйгээ өдөрт 30 минут уулзж байгаа эхнэлсэн одоо 9 тэтгэл засагт байгаа энэ хөөрхөн охинд энэ залуу гэрэл бүгд амьдрал бэлгэлцгээе монголчуудаа. Та бүхэн бид нар олуулаа хамтдаа нийлэхэд бол юу ч босож ирч чаднаа гэж уриалмаар байна. Нэг сарын 13-нд эхэлсэн л дээ. Тэгээд одоо өнөөдөр чи хэдэн бэ? 27 гэдэг чи одоо яг 14 онсон байна. 14 оноход бид нар одоо сошиал ертөнц тийм ээ фэйсбүүкээр бид нэр ингээд охиныхаа ингээд бүх үйл явц яаж амьдарч ийсэн тухай юу идэх тухай хүсэл мөрөөдлийн ингээд бичээд тэг яг манай монголчууд маань айгүй сайхан хүлээж авсан. Тэр загтал их хүнд нөлөөлсөн байх гэж би дотроо боддтой. Би эмч болно гэж мөрөөддөг. Яагаад заавал эмч вэ гэж үү? Эмч болоод өөршгөө өвчтөе хүүхдүүдэд тусалж аав ээжийн баярлахыг харж хүмүүст туслахыг хүсдэг. Гэхдээ би одоо сэхэнд байгаа болохоор зүудэндээ л мөрөөддөг. За эхний 7 хоногт бол баг бид нар чинь нэг 19 сая төгрөг баг сошиал ертөнцөөр цуглуулсан байсан. Тэгэл би чи яг тэрнээс болоод бүр айгүй урам зориг олчих юм шиг. За болох юм байна. Миний охин бол ерөөсөө яг энэ чигээр явах юм бол нэг 14-5 хонохгүй одоо ингээд мөнгөнд бүрчих юм байна гэж бодсон чинь 7 хоногийн дараанаас ингээд фэйсбүүк чи ингээд манай охины юмнаас өөдөд ирж байгаа юм чи. Хүмүүс ч одоо нэг удаа ингээд сэтгэл бичсэн бол дараа нь бичихгүй энэ нөгөө охины юм явж ийн гээл тэгч шээ тэ. За тэгэхээр Бүжин лам охины эмчилгээний зардал зориулсан хандвийг олон сайн санаад хүмүүс өгсөөр байгаа. Тэгэд би одоо яг Панда авто угаалгын газар ирээд байна. Энэ угаалгын газрыг бол залуухан эхнэр нөхөр хоёр ажилуулт юм байлээ. Энэ эхнэр нөхрүүд маань Бүжин ламын эмчилгээний зардал зориулж бас хандив өгөө гэд манай хоёрыг бас дуудсан байгаа. Ээж аваа хоёрыг. Энэ хоёрын тухай мэдээллийг Бүжин лам охины тухай мэдээллийг ер нь яаж авсан бала? Facebook пэйжээсээ үзсэн байгаа. Тэгээ үзчихэд энэ охин туслая гэж бодоод хамт олонтойгоо нийлээд тусалж байгаа. Танай автогаалгын газар ер нь хэдэн хүн ажилтсан юм бала? Манай автогаалгын газар нийт 10 ажилтнтай. Өнөөдөр манай охины төрсөн өдөр болоод Facebook-ээс үзээд бас охиныхоо төрсөн өдрөө бас нэг охиныг баярлуул эрүүл саруул болоосаа гэсэн үднээс манай хамт олон бит хоёр ярилцаад тусалж байгаа. Тэгээд охин монголчуудынхаа олон хүний дэмжлэгтэйгээр эрүүл саруул болно гэдэгт итгэж байна. Бидний насны залуу хүмүүс гэсэн бие бинийгаа дэмжиж цаашдаа хаалгаанд нэлээд их ингээд анхаарал тавиад хандив өргөл бид нар бүгдээрээ Монголынхаа ирээдүйн насны хүмүүсийг энэ аюултай өвчнөөс хамгаалж чадна. Хаалгаанд нь оруулж чадаа бүгд эрүүл болно гэж би бинийээ тусцгаая л гэж хэлэх гээд байгаа хүмүүстэй залуучуудаа
бие биендээ адилхан залуу хүмүүстэй бие биендээ туслаа цаахан дэмжиж чадж байгаа болж байгаа бүх зүйлээ бие биендээ дэмжил дэмнээд явъя гэж бодсон шүү дээ. Танай хамт олонны хувьд одоо нэг өдрийнхөө цалинг бас охин эмчилгээний зардал зориулж байгаа гэсэн даа. Тий. Манай ажилчид ерөнхийдөө залуу хүмүүс байдаг. Тэгээд тань залуучууд бас бүгдээр нэгэн сэтгэлээр нэг өдрийнхөө цалин бас сандуулаад эрүүл сарвал болоосаа гэсэн үднээс бүгд санаа нэгтээ дэмжиж охин тусалж байгаа. Би одоо энэ панда авт дугаалгахтаа маш их баярлж байна. Тийм биднийг одоо бидний үеийн залуучууд одоо адилхан одоо энэ үеийн хүмүүс одоо ингээд бидний энэ зовлон ингээд ойлгоод ингээд одоо охинд нь тусалж чад маш их баярлж байна. Та эдийн сэтгэлийн дэмээр бас олон хүний сэтгэлийн дэмээр бүжин лам охин маань хагалгаанд ороод утгагүй эрүүл сарвал сайхан болно гэдэгт бидний зүгээс мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн зүгээс бас маш их итгэж байгаамаа. За юм минийх үү? Тий хоолны хүргэж өгчөөл ирнэ гэж. Үнэнгээсээ заа юу. За удахгүй минийх үү? Ээж нь өнөөдөр эртхэн өрөөдөр нь за. Та одоо ингэж өнөөдрийн ажил эхэлж байна да. Имлэг рүүгээ явна, охин дээрээ очино. Нэгдүгээр имлэг рүү орно. Ажил их байна өнөөдөр. Өглөө би ингээл гараа авдаг эхнэр маань донорын шинжилгээнд орох гол ингээд одоо бэлтгэгдэж байгаа. Одоо өөрийнхөө биеийг бэлдэж байгаа гэсэн үг шүү дээ. Илэг чинь бас нэг сэтгэлийн амт гэж хүмүүс их ярьд юм байлээ. Тэгээ эхнэрийнхээ сэтгэл санааг бүр би маш тайван байлгахыг хичээл. Би ерөөсөө өглөө ингээл хүн амтантай уулзах гал гадуур дотор явах гал охиныхоо дээр 70 сая төгрөгийг бүрдүүлэхэд би одоо ингээл өглөө гараа авдаг. Орой их нэртэйгээ ирээл нэг хальт хэдүүг солиод өглөө ингээл гараа авдаг ажилд. Тэгээ би одоо бас ингээд аавынхаа унааг ингээ гуугаад тий энэ ажлаа ингээ амжуулаад явж байна. Тэгээ надад одоо байгаа юм гэх юм бол одоо яг энэ миний одоо хашаа байшин байна. Энийг бол манай аав мал ерөөсөө баг бүр 0 ухаас нь эхлээл энд хашаа барьж өгөөл, байшин барьж өгөөл. Тэгээд одоо 8 жилийн өмнө ингэж барьсан одоо. За 6 жилийн өмнө юм барьсан юм байшин байгаа. Тэгээд одоо энийгээ зарыгээ зар тавьсан байгаа охиныхоо төлөө. Охинэр бид хоёрын хувьд бол одоо энэ охиноо л эрүүл болгож байгаа бол бид хоёр буцаад амьдралаа ингээд шинээр ихтэл 0-оос нь ингээд эхлэх тийм тэнхээ бол бид хоёрт байгаа. Манай энэ хандив үйл явц маань одоо цуглаад нэг 22 сая төгрөг болсон байгаа. Охины хагалгаанд маань 70 сая төгрөг хэрэгтэй байгаа. Тэгээ одоо энэ манай гэр бүлээс хүсэх одоо энэ ард түмнээс хүсэх бүр чин хүсэл юм бол одоо миний охинд туслаач ээ. Одоо манай гэр бүлээс бүр чин сэтгэлээсээ гуйж байна. Одоо би одоо охиноо эрүүл сарвал болоод явахыг бүр маш их хүсэж байна. Тэгээ хамаалны элэг бүтээн амьдралыг бид нар одоо маш их хүсэж байна. Элэг бүтээн амьдрал гэдэг одоо ямар сайхан аж аргалтай тэр мэдрэмжийг бид манай гэр бүл одоо та бүгд минь одоо хайрлаач гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ гуйж байна. Санаа би бүжин чанаа нөгөө гүнтэй нөгөө нэг одоо би нөгөө нэг хотын масаа хөтөй биэрээ саа ахшнаа Oke, ada yang misalkan asal suara atau poin bahat atau suara ini tapi nugon apa yang nata sesuatu dah atau mau usaha sesuatu baik Ala tunda sa mukta sa inalagay hindi school na titigil sa kanila. Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйлийн нэг бол бидний эрүүл мэнд юм. Та бидний эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг үйлчилж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл сарвал элэг бүтэн амьдралаас өөр эрхэм жаргал гэж юу аах вүлээ? Монголчууд бидний л дунд төрж өсөж, хайрлаж, дурлаж, амьдрал зохиож, энгийн элэг бүтэн амьдралын төлөө байгаа бүхнээ зориулж байгаа энэ залуухан ижээ аав хоёрт итгэл урам зориг хайрлая. Инхри жаахан охинд нь амьдрал бэлэглэе.
Мөрөөл биелдэг нэвтрүүлэг Бүжин лам охинд амьдрал хайрлах аянд нэгцэн үзэгч таваас нэг дээрээ авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй байдаг юм аа.